Hi guys, Akiravan. Өнөөдөр хэдүүлээ Omniscient Trader Waypoint цувралгаа 14-р ангийг хүлээн авах гэж байна. Манай бичлэг эхлэхийн өмнө нэг зүйлийг товчхон дуртай. Манай пэйж руу орвол энэ хэсэгт өөр пэйжүүд байгаа. Хэрвээ та бүхэн аним дуртай бол тайлбар гэсэн пэйж, харин тулааны сценүүдийг сонирхолтой богино хэмжээнд хүлээн авахыг хүсэж байвал Shorts-ын channel-ыг subscribe хийн ороорой. Ингээд хэдүүлээ бичлэг рүү орцгоё. Манай 14-р анги бүх хүний урд зохиол гарч ирснээр үйл явдал эхэлнэ. Хүмүүс зохиолыг уншин бид тугаа хамгаалангаа бусад буудлын нөхөн тугаа хийх ёстой юм байна гэд ярилцах үед санаа хинсээ хоёрч бид бусад хүмүүстэй тулдна гэж бодож байна. Энд бидний тугийн нөхөн тугаа хийл гэсэн байна. Тэгвэл нөгөө бүлгийнхээ хувь заяаг шийднэ. Хүү алах шаардлагагүйж болох юм. Энд хожигдсон хүмүүс үхэнгээгүй байна. Бид тэднийг бүлэгтээ оруулж болох юм. Хүн алахгүйгээр энэ зохиолыг давж болох юм байна гэхийг сонсон дагжаа дотроо үхэл гаргахгүй зохиол гэж байхгүй. Дөрөв дэх зохиол бидний өмнө хийсэн зохиолуудаас хамгийн их хохирол очруулах нь байх гэд бодож байхад бусдын төлөвлөгөөгөө боловсруулна. Зохиолтой холбоотойгоор чөмөрөө буудлын аюулгүй бүрхүүл алга боллоо. Та одоо буудлах орон чөлөөтэй явж болно. Хэрэг догжоо бэлдүүрээ хараа. Чи одоо ярьж болно. Чамайг надад дургүй мэднэ. Тэгсэн чи нөхцөл байдлаа даасан зогсох хэрэгтэй. Чи газрын эзэн байхаа болсон. Би чамайг яагаад газрын эзэмших гээд чичрээд байдгийг чи мэднэ. Чи амьд үлдмээр байвал хязгаараа мэдэх хэрэгтэй. Чи буудлын хамгаалтыг хариуцна. Миний тушаалыг биелүүл гэж би хүчлэхгүй. Чи миний хэлсэн үгийг биелүүлбэл тэр хэмжээгээр чинь шагнана шүү. Бодоод үзээрэй. Чамаас салсан гэр бүлээ бод гэж хэлэхдээ зэрэгцэн мотоциклийн дуу хангинана. Манай эдж гайхын түнэлийн зүг харан халдлага ийм хордыг эхэлчихэж байгаа юм уу? Зохиол дөнгөж эхэлж байхад гэж бодно. Мотоциклтэй хүмүүс ирэн эцэст нэг юм чөмөрөө нээлээ. Би чамайг сонсчихсон шүү. Буудал болгон дээр гарах зохиол зүрх магадaltaй байдгийг мэддгүй юм уу гэд би бинтийг ярьж байтал. Бага газраа зогс гэсээр манай хүн гарч ирэн зэвсгээ доошлуулад удаанаар иргэн. Нөгөөд ч хүлээгээрээ тайвширцгаа би өмднөө бараг л тус ажиллаа. Тэг хэрэг байхгүй. Бид энд та нартай толдох гэж ирээгүй. Би эхлээд өөрийгөө танилцуулъя. Намайг Хан Илхон гэдэг. Тондемон бүлгийн дэд удирдагч гин. Манай онч нэрийн сонссноо би түүнийг мэдэх хөлөө. Тондемон гинэ. Энэ хитрхээс сэжигтэй байна. Энэ миний санаа зовоод байсан өөрчлөлтийн нэг байх гээд дүрийн мэдээллийг нь хартал. Нэр Хан Илхон, нас 31, дэмдэг одны орд ичхүргүү чалчигч гин. Гой нэртэй одны орд юм шүү. Нөгөө хэд ч уучлаарай чамайг хэн гэдэг юм гэж асууна. Манай онч Ким Догжо гэхэд саяны залуугийн царайны хувирал гинт өөрчлөгд. Өө ноён Ким Догжо уулзсандаа таатай байна. Чам туг байгааг харахад чи өдөрдөгч нь авах гээд инээтэл. Догжоч түрүүний царайны хувирлыг харсан бол та. Эргэн тойрноо харж болсон бол шууд хэлэх гэсэн юм а хэлгэн. Нөгөө хэдэн залуус бид толдох гэж ирээгүй. Хэрвээ бид танай буудлыг эзлэх гэсэн бол манай өдөрдөгч бидэнтэй цуг байх байсан. Миний хэлэх гээд байгаа зүйл бол бид энд хамтрах саналтай ирлээ гин. Хэсэг хугацааны дараа манайд хоорондоо яг талаараа ярилцсан. Тэд нарын өдөрдөгчтэй уулзаж байгаа шийдвэрээ гаргахаар болно. Явх замдаа Догжоо бусад хүн чинь чөмөрөөгийн талаар хэлээгүй юм уу? Тэр буудалд юу ч юмхаг гэдэг амар хүн байгаа гэх ч юм уу гэж хэлхийг сонссон Илхооны царай хувьсгад манай эд сэжиг аван санаа гэж хэлснээр бүгдийг нь осолт болно. Догжооч биднэрүү гинтийн дайралт хийх гэж байсан юм бол нуугдах чадвараа сайжруулахгүй яасан юм. Тэднийг байр гэсээр тэдэнтэй толдоход сайн талын одноор таны чадвараа ашиглахыг зөвшөөрлөө. Шүүлтийн цаг идэвхжлээ гэхийг харсан хэвэн үүнийг болно гэж бодоогүй юмсан. Энэ чадвар одоо яатсан юм бэ л гин. Босод хэд маань айл хэдийн зохицуулсан байх ба тэр үе санаа эргэж харан Догжоо чөмөрөө гэж орилохтой зэрэгцэн чөмөрөө бодолд арилтанд өртлөө. Догжооч санаа наадуулаа хүлчих гэсээр чөмөрөөгийн зүггүй тэдний гарч ирсэн чиглэлийг харахад тэд Мяндан бүлгийнхэн байна. Тэд Тондемонтой хамтарсан бололтой хэмээн бодтол дайрж буй хүмүүсийн донд нэг нөхөр дараа нь тулд тугаад тавьчих бол бүх юм дуусна гэхийг сонссон Догжооч тэр өдөрдөгч нь байна гэж бодно. Мянданы өдөрдөгч Ким Хёнтэй улаан тугийн хүчийг ашиглалаа. Мяндан бүлэг улаан тугаас баф авлаа. Бүх хүний хамгаалалт болон дайралт 5% нэмэгдлээ гэсэн мэдээлэл гарч ирв. Тугийн өнгө нь бол бүлгийн ялтыг харуулдаг ба цагаанаас эхлээд улаан, цэнхэр, бор, ягаан болон хар тугууд байдаг. Тугийн өнгө өөрчлөгдөх тоолонд бүлэгтээ өгөх баф сайжирна. Манай онч туг нь улаан байхыг бодвол тэд өөр бодлыг эзэлсэн эсвэл өдөртөгчийг нь алаад тугийг нь авсан гэсэн үг. Тулааны хувьд тэд муугүй юм. Гэхдээ чөмөрөг эзлэхэд хангалтгүй гэж бодохтой зэрэгцэн. Муу жижигхэн харахнууд гэснээр гом бэлдүүгийн стигма зэвсгэлсэн бүс левел 6 идэвхжлээ. Гом бэлдүүгийн хувийн эзэмшил левел 6 идэвхжлээ гэсээр галлаж эхэлнэ. Нөгөө дайрж байсан хэд ч
Бүгд дахин цуглацгаа. Энэ бидний цуглуулсан мэдээлэл байгаагүй. Ухраарай гэх үед манай хүн ширэн та нар хаашаа явна гэж бодоо гэсээр эвдэршгүй итгэл онцгой эзэмшлээ. Итгэжүүлэн тэд рүү дайрна. Ардаас нь Пилдугийн эзэмшил, урдаас нь Догжоо 2 зэрэг дайсаар тэднийг буулгаж авна. Пилдуч газар тунсан тугийг харан авах гэтэл Догжоо гарч ирэн Пилду бөксчин захтнаад байна уу гэд тугийг авна. Та Мяндон бүлгийн тугийг авлаа. Таны цагаан туг улаан болж эхлэв. Таны цагаан туг улаан туг нь цуглуулсан оноог өөртөө шингээлээ. Та хааны зам руу нэг алхам ойрлоо. Хэсэг хугацааны дараа санаа хянсаа хоёр нөгөө залууг үүсээр хүрээд ирнэ. Догжоо шууд л нөгөө ирээс би 3 хүртэл тоолж дуустал чи ярьж эхлэхгүй бол үхэн гэд тоолж эхлэхэд нөгөө залуу айсандаа шууд л домёо дээр тэнд байгаа хүмүүс бидэнд чөмөрөөгийн талаар хэлсэн. Тэд өөрсдөө зөнчд гэсэн гин. Манай унж буцаж дээш гарч ирэтэл чихээ дор юу болж байгаа талаар болон багшин зүгээрээс талаар асуув. Догжооч түүний оюун санаа чиний бодсноос долоон дор байгаа. Тэр сайн амруул зүгээр болно. Түүнийг харж байгаарай гэд цаасан дээр зурус үлдээ уншиж болохгүй шүү юу ч яхаг сэрхээр нөгөөрөө гэд явна. Хэсэг хугацааны дараа Догжоо буцаж ирэн Хёнсон болон санааг дагуулan Мяндон руу хөдлөхөд Хёнсон Догжоогоос нэмж хүн авч явахгүй гэдэгт итгэлтэй байна уу гэж асууна. Бид тэдэнтэй тулдахгүй харин тэднийг яах хэрэгтэйгээ шийднэ. Мяндон бодлын хүмүүсийг бид энэ чигт нь орхивол тэд үхэн гэд цааш явахдаа санаа руу харан бид тэдэнтэй хамтарч чадаагүй гониглаад байгаа юм уу? Чи хүмүүст амархаа итгэж болохгүй гэхэд би мэдэж байна. Гэхдээ л би тэдэнд итгэхийг хүссэн. Тэгжил би энэ хүртэл хоол явсан гэх үед Хёнсон Догжоог дуудъя. Эргээд тартал 3 үл таних итгээд Мяндон бодлын бүх хүмүүсийг халаад яваад өгнө. Догжоогч итгэмээргүй юм. Тэд биднийг энд ирэхийг мэдэж байсан юм шиг зүгтаачихлаа гэд буудлын руу ортол. Мяндон бодол одоогоор эзлэгдэг байна. Та буудлыг эзлэх үү гэхэд шууд л тугаа зоож өрхөнө. Та Мяндон бодлыг эзэллээ. Та тугаа алдах, төв буудлаа эзлэгдэх хүртэл эзэлсэн бодлоо алдахгүй. Одооны эзэмшил газар Чумууро төв Мяндон. Улаан тугт цуглуулсан оноо нэмэгдлээ. Та өөр буудлыг эзэлснээр таны эзэмшил газар нэмэгдлээ. Шинээр нууц зохиол ирлээ. Нууц зохиол хааны зам. Төрөл, нууц, хүндрэл, давх нөхцөл өгөгдсөн хугацаанд 10 болон түүнээс дээш буудлыг эзэл. Цагийн хязгаар 10 өдөр. Шагнал хааны тодотгол. Бүтлгүүцний шийтгэл. Өдөрт багадаа нэг буудал эзлэхгүй бол та болон танай бүлгийн бүх хүн өхнө. Догжооч хэдүүлээ эхлээд бид наруу дайрсан хүмүүсийн талаар мэдэх хэрэгтэй. Бид шууд Мяндон руу явна. Хэвэн хинсэн надтай хамт явах уу гэхэд санаа тэгвэл би гэж асууна. Догжоо шууд л санаа би чамайг энд үлдээсэй гэж хүсэж байна. Гэхэд санаа сэтгэлээр унахыг харсан Догжоо. Санаа метрон дотор би чамд юу гэж хэлж байсныг санаж байна уу? Би өөрийн гэсэн амьдралтай, чи ч бас өөрийн гэсэн амьдралтай. Чи энд хэрэгтэй. Бид Гэлёнийг энд ганцаараа нь үлдээж болохгүй. Бас Пилдуг ажиглах хүн хэрэгтэй. Санаан зовсон бүлгийн гишүүдийг өдөртөх хүн бидэнд хэрэгтэй байна. Бас бид Хёхионоос өөрсдөө хамгаалах хэрэгтэй. Бид байхгүй байх хооронд тэд манай бодолд ирэх магадaltaй. Энэ тал дээр бидэнд Пилду байгаж ямар нэг юм болвол чиний чадвар хэрэг болно гэд санаатай удирдагчийн чадвараа хуваалцсан. Чөмөрөө бодлын Ким Догжоо удирдагч ирэх мэдлээ юу санаатай хуваалцлаа. Юу санаа чөмөрөө бодлын дэд төлөөлөгч боллоо. Манай эд цааш үргэлжлүүлээ явна. Замдаа тэд Жүнхёгийг яах болон Догжоог Жүнхёгийг яаж таньдаг, ямар хамааралтай хүмүүс болох талаар ярилцсан. Хёнсон тэр хоёрыг харан та хоёр их дотн болсон бололтой гэхэд Хивонч айрмын хүмүн хардаад байгаа юм даа л гин. Манай эд ингэж явсаар Дүндэмэн түүх соёлын хүрээлэнд ирэхэд хинч байхгүй. Мөн л тугны нүхэнд өөр хин нэгэн туг хийгээгүй байхыг харна. Догжоо шууд л энэ өрх байж Чөмөрөөрөө Дүндэмэн Мяндон хоёрыг дайр гэсэн хүн Чөмөрөг эзэлж чадахгүй гэдгийг мэдэж байж тэр Мяндон Дүндэмэн байхгүй хооронд эзлэхийг хүссэн бололтой. Мяндон дээр харагдсан тэр залуус тэдний бүлэг байж таараа гэд бодож байтал хин нэгэн ирж байна гэснээр түнэл рүү харахад хэдэн залуус ирнэ. Илхэн чи өрлөггүй цочод авчирсан бололтой гэхэд манай хүн шууд л дүрийн мэдээллийг нь харахыг оролдоход энэ хүний мэдээлэл дүрийн мэдээллээр харах боломжгүй байна. Энэ дүрийн мэдээлэлд бүртгэгдээгүй байна гэнэ. Догжооч дотроо тоглоод байгаа мó гэж бодсноо. Бид Чөмөрөөс ирсэн гэхэд мэдээлэл гарч ирнэ. Хин нэгэн тань дээр тодтол хайх чадвар ашиглалаа гэд хувийн чадвар дөрөвдөх хааны идэвхчин тодтол хайх чадварыг хаалаа. Тэр үед нөгөө залууж гайхан уучлаарай чамайг хэн гэдэг вэ гэхэд манай хүн бодож байснаа. Миний нэрийг Юу Жүнхё гэдэг гэж. Хёнсон Хё хоёрч шок. Догжооч яасан гэж асуухад нөгөөт нь юу жишээ ноёнтон л гин. Жүнхё гэх нэрийг сонсоод харьцаа нь ингэж өөрчлөгдөж байгааг бодоод тэд ч бас ертөнц сөнөд амжилтдах 3 арга рамаа нэг унсан болтой гэж бодоход нөгөө залуу нь Хёнсон дээр тодтол хайх чадвараа ашиглахыг оролдоно. Догжооч шууд л хийж байгаа зүйлдээ анхааралтай байсан чинь дээр баг шүү.
Банд минь чи биднэрүү чадвараа ашиглан харж байгааг чи мэдэхгүй гэж одоо юу гэд томорход. Өөр нэг залуу чи өөрийгөө хинтээ ярьж байна гэж бодоо гэхдээ зэрэгцэн шууд л өөрийнхөө хүнийг цохиж алснаа. Намайг үнэхээр их уучлаарай. Бид бүдүүлгээ авир гаргасандаа уучлалгаа өгж байна. Өөрийгөө танилцуулахыг минь зөвшөөрнө. Намайг Ли Сонгук гэдэг. Би Домьё бодлын дэд төлөөлөгч гин. Хэсэг хугацааны дараа нөгөө залуус манай эдийг дагуулan Домьё бодол дээр ирсэн байна. Түрүү манай хүн тэр эдийг айлган Домьё бодол болон түүх соёлын хүрээлэн авахд нөгөө хэд ч манай удирдагчтай очиод уулзаач гэснээр Домьё бодолд ирсэн байдаг. Нөгөө залууч манай эдийг замчлан ийшээ явна уу гэснээр энэ анги маань дуусч байна. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Хэрвээ манай бичлэг таалагдвал лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.